За ямар ч ердөө жижиг хөвцөө эзэмших гэдэг юм одоо нийт олонхын хувьд гарах юм бол нэгдүгээр эрх зүйн зохицуулт маань өөрөө болоогүй байна. Түүхий байгаа. Дид үтсийн хөвч бас тийм хангалттай хэмжээнд бас хүрээгүй байгаа. Тэгэхээр ийм тохиол бид нар яаран ингээд одоо нэр бүхий гэдэг охины ээлжинд зарласан байна шүү дээ. Эдгээр ингээд шууд нээлттэй хувьцаат болгож явах нь өөрөө аюул том алдаа болно. Яг тэгэхээр энэ 93 оноос 2005 хүртэл явсан өмч өвчлөл цэнхэр ягаан талбарын үеийн алдаагаа яг одоо дахиад давтах гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ алдааг давтах ёсгүй. Тэгэхээр бид нар яах вэ? Хамгийн түрүүнд эхлээд хуулиас давтсан журмуудаа шинжлэх хэрэгтэй. Зарим шаардлага зарим өчнгүй болгоод зарим нэгэнд нь нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Тэрний дараагаар компани тухай хууль, төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиудыг яаралтай өөрчлөхгүйгээр яг одоо байгаа энэ чигээр нь энэ нээлттэй хувьцаат болгоо явах юм бол алдаа болно. Яагаад алдаа болж байгаа гэхээр жижиг хөвцөө эзэмшдэг эрх ашигыг хамгаалах эрх зүйн орчин Монгол улсад өнөөдөр байхгүй байна. Компани тухай хуулийн дээр ч болон бусад арилжааны тухай хуулийн дээр ч байхгүй. Эсвэргээр жижиг хөвцөө эзэмшигчийг яаж хавчих уу, боох уу гэдэг агуулгатай заалтууд нь явж идэг. Тэгэхээр энэ эрх зүйн орчнуудаа бүгдийг шинжилж хийхгүй бол өнөөдөр 5-2 нийлээд нэг магадгүй 5% хөвцөө эзэмшдэг байлаа гэхэд 5-2 төрийн өмчийн энэ нээлт бол төрийн өмчийн компаниуд нээлттэй боллоо гэд 5-2 тузад орох эрхгүй байгаа одоогийн хуулиар. Тэгэхээр чинь бидэрт нэг тузад орж чадахгүй юм бол тэгээ бүр тэрнээс доош бага хувь эзэмшиж байгаа хүмүүст бол энэ бол ямар ч үр ашиггүй болоо явчихна. Энэ жишээ бол одоо за 90-ад оны өмнөх нь яриха болъё л да. Зөвхөн хамгийн сүүлийн жишээг нь л дурдъя одоо юу гэдгийг төрийн банк за одоо энэ хүнд байгаа Монголын хөрөнгийн бирж гэдэг энэ хоёр байгууллага маань бол нээлттэй очиж болсон. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар ихэд бид нар тузад нь жижиг хөвцөө эзэмшээс нэг ширхэгч төлөөлөгч байхгүй байгаа. Мөн тузад нь асуудал оруулах эрх нь хуулиар хориотой байгаа. Мөн хуулиас давсан журмаараа бас л хориотой байгаа. Тэгэхээр энэ тохиол бид нар жижиг хөвцөө эзэмштэй эрх ашигын тухай яриач хэрэггүй болчихж байгаа юм. Нөгөө талаас жижиг хөвцөө эзэмш маань энэ эрх ашиг хамгаалъя гэдэг шүүхтэр маргаан үүсгэхээр компани тухай хуулиараа хориотой болчихж байгаа. Одоо ч бид нар ингээд нийслэлийн захиргааны иргэн шүүхтээр дав заалдах шатны шүүхтээр бас ингээд маргаан үүсгээл явж ил байна. Шийдэгдэхгүй ингээд удаашраад явж байгаа. Эн чинь өөрөө эргээд нөгөө манай Монголын хөрөнгийн зах зээл дээрх энэ эрх зүйн орчин буруу байгааг л хамгийн том жишээ болж байгаа байхгүй. Жижиг хөвцөө эзэмших хохирчоод байна гэдэг бүх төрлийн баримтаараа ингээд нотлоод өөрсдөө хэмжээнд баримтаа бүрдүүлээд шүүхэд маргаан үүсгэх явахаар нөгөөдгийг нь компани тухай хуулийн нэг хөв гэдэг заалтаар аваа ич. Тэгэхээр нөгөө жижиг хөвцөө эзэмших ялагдаа яваад байдаг. За тодорхой тооны 10-20 гишүүн нийлүүлээд нэгээс дээш хөв болоо явахаар нөгөө тэмдэгтийн хураамж гэдэг юмараа бас масар их төлбөр төлөх ёстой болчиход байдаг. Тэгэхээр иймэрхүү хуулийн зохицуултаас болоод өнөөдөр жижиг хөвцөө эзэмшдэг эрх ашиг маш хүнд байгаа. Тэгээд дээр нь одоо ингээд төрийн өмчийн том аж ахуйн нэгжүүдийг нээлттэй хувьцаат болгож байгаа энэ цаг үед шууд одоо байгаа энэ эрх зүйн орчин дээр гарах юм бол өмнөх байдал яг хэвээрэл байна. Тэгэхээр чи ямар ч үр дүн гарахгүй. Тэгээ нөгөө талдаа энэ бол одоо юу гэдэг бидний зөв хардах эрхийнхээ өрөөнд харж байгаа юм юу гэхээр аль хэдийн эзэн тодорцсон юм шүү. Тэр эзэд зориулсан юм яваад байгаа юм шүү. Бид нар зориулаагүй юм шүү. Танд зориулаагүй, надад зориулаагүй юм яваад байгаа юм шүү гэдэг юм хардталт бас байгаа. Тэр өмнө нь одоо Монголын хөрөнгийн зах зээл дээр төрийн өмч компаниуд аль хэдийн бас нээлттэй болж байсан. Тэрнээс өмнө ч бас нэг ягаан ногоон цэгт тасгар хүрээнд бол гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр эдгээр компаниудын ер нь бол хувьцаа эзэмшлийн хувьд ер нь ямар асуудал ажиглагддаг вэ? Ер нь тэр компаниуд бас муу байдлаар адилхан л одоо асуудал тулгардаг шүү дээ. Төлөөд утгах зүйл марж чадахгүй байна гэдэг. Тэгэхээр одоогийн байдлаар ер нь одоо ингэж харагдаж байгаа. За жишээ нь оны өмнө болсон нэг жишээ байна шүү дээ. Багнуур хувьцаат компани. За 70 гаруй төр өмчт байгаа. За энэ дээр юу болж ийм нөхөр ерөөсөө дээд шатны төрийн байгууллагаас шууд гүйцэтгэх захирлын томилж хүчээр. Тэнд байгаа Багнуур хувьцаат компани жишээ нь төлөөд өдөрцүүлээ зүгээр л дээрээс ирсэн үүрэг даалгаврыг л биелүүлэх, баталгаажуулахад үүрэгтэй нөхдөд сууж байгаа байхгүй. Энэсээ болоод одоо ямар асуудал үүсэж байгаа гэхээр тэнд ингээд гүйцэх удирдлагын хувьд яг юу хийх вэ гэдэг нь ойлгомжгүй болчихсон байхгүй. Яг л тэр хувьцаа эзэмшигчийн хурлаас сонгодоогүй. Тузаасаа аль биесээр сонгодоогүй. Зөвхөн дээрээс энэ хүнийг томилоо гэдэг чиглэл өгсөний дагуу чиглэлийн дагуу ороод ирсэн үнийг л батлах ийм маягтай бол авч байгаа. Тэнгүүд нөгөө талд нь
Одоо чинь за нэгэнд ингээд нүүрс уурхаа ярьсных бас давхар хэлээ явчихад одоо ингээд эрдэнэс тавталгаа бид нээлттэй болгож ярьж штэ олон жагсаалтын дотор. Тэгвэл эрчим хүчний зохицуул хороо гэж нэг байгууллага байна тийм үү. За тэгвэл энэ байгууллага өнөөдөр яг юу хийх ёстой юм бэ? За бас нэг дахиад нэг байгууллага. Энэ бас ямар ч хууль эрх зүйн хувьд үүрэг хүлээгээгүй үүрэг хүлээгүйгээр нь их хэдэлдэг байгууллага байна. Бас нэг эрчим хүчний нэр нь одоо бас яг санахгүй. Энэ байгууллага болохоор бас үнэ тарифыг тогтоодог байгууллага. Үнэхээр эрчим хүчний зохицуулах хороо үнэ тарифаа тогтоогоо явах гэж байгаа бол уурхаа нь яах юм? Нүүрсээ яах юм? Станцууд нь яах юм? Энэ бүх юм бодлогын төвшөнд зөв зохион байгуул зөв хийхгүйгээр зөвхөн дээрээс ихсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаа болоод байвал уурхаанууд нь хөл дээр босохгүй. Тэр уурхаанууд ичнэ нийтийн болголоо гэд тэнд жижиг өвцөө зэмшиг ирэх ашиг хизээж хамгаалагдахгүй. Энэ хүчээр зөндөө одоо сая хамгийн өнгөрсөн оны жишээ бол эрчим хүчний зохицуулах хороо тарифыг бол ингээд жоохон нэмлээ. Энэ хүрээнд чинь Багнуур хувьцаат компани сүүлийн баг 30 жилийн хугацаанд 30 жил шүү 3 биш 30 жилийн хугацаанд хоригдсон байсан өөрийнхөө баг нэлээд их хувийг нь төлж барагдуулаад байсан чинь буцаад тарифыг болгоцсон. Тэнгүүд нөгөө Багнуур хувьцаат компани буцаад алдагдaltaй ажиллаад хэлж байгаа байхгүй жишээлхэд. Иймэрхүү маягаар ингээд үнэхээр нээлттэй болох гэж байгаа юм бол эрх зүйн орчныгоо шинжилээч. Хин нь ямар эрх үүрэгтэй оролцох юм бэ? Энийг яг жин тав эцсийн байдлаар болгосныхаа дараа энэ компаниудыг хувьчлаа гэж ярих хэрэгтэй. Нөгөөд бас уучлаарай. Энэ бол хувьчлах тухай асуудал биш. Бид нар бас нийт массаар бас буруу яриад байгаа хувьчлах бол биш. Байгаа юмыг нээлттэй хувьцаад болгоё л гэж байгаа. Тэгэхээр ингээд эрх зүйн орчныг зөв болгоё. Мөн нэгдүгээр эрт. Хоёрдугаарт нь эхлээд аль салбарыгаа нээлттэй болох юм бэ? Дараа нь алигаа болох юм бэ? Эдрийг ингээд процессын хувьд эхлээд зөв шийдлээ гаргахгүйгээр нийтлэл ингээд нэг дор бөөн хийх гээд байгаа юм шиг ярьцгаар нийгэмд өөр сөрөг ойлголт өгчөөд байна. Тэгэхээр эхлээд бид нар эрчим хүчний салбараа юм уу? Эсвэл нүүрс уурхаагаа юм уу? Эсвэл одоо энэ агаарын тээвэр мяттайгаа юм уу? Яг алийн юм нэгдүгээр. Хоёрдугаар эхлээд менежментээр нь нийт ил болох гээд байгаа мó бүхлээр нь ингээд ил болох гээд байгаа юм шиг ингээд энийг яг тодорхой болохгүй болохоор ингээд дунд нь ингээд ойлгомжгүй байлаад их үүсэж байна. Тэр мэдээж нэг талаас одоо харах юм бол төрөмж компаниудыг одоо нээлттэй болгоод үйл ажиллагааны илүү ил тод болгоё гэж ярьдаг. Гэхдээ нөгөө талаас мэдээж эрх зүйн орчныг эхлээд янзлах хэрэгтэй гэж байна. Тэгэхээр аль нь илүү чухал юм бол аль нь илүү хамгийн ихэнд хийгдэх хэрэгтэй юм бол мэдээж эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй л байх. Гэхдээ бас нөгөө талаас одоо ингээд гэр компаниуд үйл ажиллагаа ил тод болго гэдэг нь шаарддаг гэсэн. Гэхдээ яг ер нь бол одоо манай их хурлч нь бас нэг жишг тогтчлоо шүү дээ. Яаралтай горим гэдэг. Яаралтай горимор нь ягаад энэ хуулиудаа өөрчлөөд эрх зүйн орчныг шинжилээд шөнийн 2-3 цаг хүртэл хуралдаал болоод байдаг шүү дээ. Яг тэгвэл тэрнтэй адилхан яг энэ нээлттэй болохтой холбоотойгоор яаралтай гормоор хуралдаад тодорхой хууль эрх зүйн орчин бүгдийг шинжилээд сарын дараагаас ч юм уу 7 оны дараагаас хүчнтэй мөрдөж эхлэхээр яагаад баталж болохгүй гэж. Ингээд явсны дараа бид нар тэр дараагийн процессд явах хэрэгтэй. Тэгвэл болохоор бид нар ингээд нэг тэр хойно хийх системд урд нэгээд урд хийх систем хойно нэгээд ингээд зөрүүж хийгээд байхаар гадаад орчиндооч дотоод орчиндооч ойлгомжгүй байл ихээр үүсгэж чинь дараа нь ингээд маргаан гарлаа гэхэд шүүхтэр очихоор шүүх юуг нь харах юм гээд энэ журам хууль нь хизээ батлагдсан огноогоо л харна. Ухарж мөрдөхгүй, ухарж үйлчлэхгүй. Эсвэл төрүүлж ууршиж явахгүй. Яг өнөөдөр байгаагаар л явна. Тэгэхээр ч ерөөсөө эрх зүйн орчин буруу байгаас болоод бусад дараагийн бүх шат нь буруу болчиход байгаа. Тэгэхээр ерөөсөө манайхан бол одоо гэдэг манай төр засаг маань бол эхлээд эрх зүйн орчин зөв болгож байгаа. Энд нь оролцож байгаа бүх талууд нь энэ хууль чинь үргээр болж байна гэсний дараа бусад энэ нээлттэй болох ажлуудад явчих бол их зүгээр болчихж байна. Нөгөө талаас миний хүсэж байгаа юм гэхээр хамгийн түрүүнд одоо нээлттэй болох гэдэг нь зарлцсан компаниуд байна шүү дээ. Энэ компаниудаа сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлангийн нийт ил болгооч. Лавс шилэн данс дээр бол зарим байгаа, зарим байхгүй, дутуу байгаа. Мэдээлүүд нь зарим нь ороод зарим нь орохгүй ингээ янз бүрийн ингээ бодлонтой явж байгаа учраас бид нар ямар юмыг үндэслэж энэ компани нээлттэй боллоо гэд тэнд нь орох юм бэ? Хувьцааны эзэмших юм бэ гэдэг. Ийм ойлгомжтой юм зөндөө байгаа. Тэгэхээр чинь Мятын сүүлийн 5 жил, за Эрдэнэс тавталгын сүүлийн 5 жил, за одоо Монголын төмөр зам байдаг юм өөр одоо юу гэдэг бүх компаниудын сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлангийн, татврын тайлангуудын бүгдийг нээлттэй ил тод болгоод ингээд зарлцгаа. Тэндээс чинь хүн болгоо өөрсдөө үзээд
За энэ компани ингэсэн юм байна гэсэн юм бүх юм хараад тэгээ дараагийн шийдвэр гаргаа авчвал ямар байна.